Цагийн аясыг дааж 100 дамнан дуулагдсаар байгаа олон сайхан дууны төрсөн түүхийг дуу төрсөн түүх нэвтрүүлгээрээ хүргэсээр байгаа. Тэгвэл энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэбатын дуулсан Тэмээн сүргийн говь гэдэг сайхан дууны төрсөн түүхийг үзүүлэх гэж байна. Тэмээн сүргийн говь дуу 22 жилийн өмнө буюу 1991 онд төгжээ. Дөөрийн театрын балетын жүжигчин энэ дууны аяыг зохиосон гэд бодохоор бүрч сонирхолтой. Ингээд ард түмний сэтгэл тоногшсон Тэмээн сүргийн говь дуу хэрхэн төрсөн болоо. Өөрийн төвийн хамтлагч нь 1977 онд албан ёсоор нэртэй болж ингэж гарч ирээд тэгээд улс төрийн дууны анх дугаар наадан болсон. Тэрэнд 3 дуутаар 3 дуунд гуруулаа байрлуулж ингэж гарч ирсэн. Дөөрийн театрын дэргэдэх улс төрийн дууны Өөрийн туяа хамтлагт Эрдэнэбат дуучнаар ороод байсан үе. Өөрийн туяа хамтлагийн бараг бүх гишүүд Дөөрийн театрын симфони найрал хөгжимчд байсан юм. Ингээд Дөөрийн театрын уран бүтээлчдээс бүрдсэн улс төрийн дууны Өөрийн туяа хамтлагаас Тэмээн сүргийн говь дуу төрсөн юм а. Тэмээн сүргийн говь дууг төрсөн түүхийг ярих юм бол би Дөөрийн театрт уран бүтээлч орж ирсэн он жилийг дуусгах хэрэгтэй. 87 оны 100 урлагийн гавьяас төгөлтөн нөгөө кинон тоглодог, балт тоглодог манай нэгт найруулагч Лаасрангоо манай театрын дарга байсан. Тэгэхэд орж ирсэн цагийн намраас жамин даггүй намайг цэрэгт явах гэсэн чинь цэрэгийн залан дуудах гэсэн чинь битээ очихгээл тэгээд очлгүй үлдээл тэгээд бараг л өглөөс нэхлээл баригад явуулсан байхгүй залуу тэр үед ч нөгөө нийгмийн шилжилт 88 89 эхэлж байсан орлого төлөвлөгөө тасардаг тэгээ хөдөө явуулахдаа залуучуудыг өөрийн төвийн хамтлагтай одоо хөнгөх үзгээд тэгээд бол би өөрийн төвөөртэй дуулж эхэлсэн байхгүй. Миний нэг найз үгүй. Цацаа гэдэг. Тэгээд тэр найзын манай аав юу дууны үг зохиод хүн байсан. Сэрэндэн дүү гэж хүн байсан. Тэгээд манай тэр найз намайг аавтайгаа танилцуулаад ингээд би тэгээд аавынх нь шүлгэн дотроос нэг 2-3-ыг харж хэлж яваад тэгээд Тэмээн сүргийн говь гэдэг дуугаа хийсэн. Тэгээ энэ дуу маань анх хоёр бат гэсэн байна. Тэгсэн тэр Өөрийн туяа хамтлагийн одоо нэг гишүүн манай нэртэй балетын жүжигчин одоо балет мистер хөгжмийн зохиолч одоо их мундаг авьяастай залуу Батлаг гэж бидний үе ихтэй. Тэр анзаарсан юм шиг бол миний хоолойны одоо хэв маяг. Яагаад Эрдэнэбатаар дуулуулах болсон бэ гэвэл манай Өөрийн туяа хамтлаг гэж байсан. Тэгээд манай би хамгийн түрүүнд л одоо найз нартай дуугаа сонсгоно л доо одоо нэг юм дуу ажиллаа гэдэг. Та манай тэр Талиас Ганбаатар гэдэг найз гэсэн. Одоо манайд нэг шинэ дуучин ирсэн байгаа да. Эрдэнэбат гэж нэг залуу байгаа. Тэрэнд чи өгөөд энэ дууг дуулуулсан. Тэр ог зөвлөсөн байхгүй. Тэгээд тэр үед Эрдэнэбатыг танд өгөөлээ. Тэгээд танилцаад. Тэмээн сүргийн говийг бол би араажууд өшүүлсэн санагдаж байна. Ер нь бол араажууд их сайн биш гэсэн. Ганцхан араажууд дээр студиутэй байсан шүү дээ Монголын араажууд дээр. Манай Өөрийн туяа хамтлагч нь цахилгаан хөгжимтэй тэгээд дээрээс нь юу хийлнүүдтэй флейттэй юм симфони оркестрийн хөгжимд оролцсон тийм өргөн составтай тэгж бичүүлээд тэгээд дараа нь бид хоёр хөгжим бичүүлснийхаа дараа очиж радион дээр дуугаа бичүүлэх боллоо. Тэгээд очиод Эрдэнэбат дуулаад ингээд аян хэрэг гэж урлагийн гавьяас төгөлтөн мондог хүн бараг мөр болгоноор нь бичдэг одоо үгний хэллэг дийгс одоо их шиг гүрийг чаана өргөлтэй байх хэрэгтэй. Наад чинь тэр үгтэй адил төстэй хэлэгдээд байна гэж. Тэгээ хөгжмийн тэр пауз акт юм уу бүгдийн сайн нюансуудын яг намаар нь бичдэг. 9 жил тэгжээ шүү. За батлагэр та хоёрын наадах чинь дахилтан дээрээ нэг биш болчихлоо шүү.
Ингийн тэмээний нүд шиг гэж тахилтай байхгүй. Тэгсэн чинь нөгөө нүд шиг гэдэг үгийг нүд гэдгийг би буруу хуваарлсан байхгүй. Тэгсэн чинь наадах чинь нүд биш нүүд болчиход байна гэтгсэн. Тэгжсэн ер нь наад дууга 3 бадаг болгооч гэж хүсэл тавьсан байхгүй. Тэгээ эхний өдөр би тэр бичүүлээгүй. Тэгээд би яваад цэрэндэнд байхдаа уцаар ярьлаа л да. Одоо 3 бадаг болгоод өгөөч гэж хүсэл тавьж байна гэдэг. Тэгсэн чинь заамд маргааш өглөө шинэ дайраад ирээ гэдэг. Тэгээд тэр хоорондоо би бас бодлоо л да. Дахилтаа одоо яаж засдаг юм блэ гэдгсэн чинь тэгч яг ингийн тэмээний нүд шиг гэж ингэж дуулаад байхгүй. Тэгтэр зэрэг Эрдэнэттэйгээ зөвж байгаа. Ингийн тэмээний нүд шиг гэд шиг гэдэг үгийг ард 2 ээж залгацсан байхгүй. Тэгсэн чи яг таараа явчихгүй. Тэгээд дахилт маань болчлаа. Тэгээд маргааш өглөө цэрэнд байхдаа атсан чинь 3 дугаар бадгийг нийцсэн байна. Байцын ороод сэрвэлдэх аргал янгэрийг хараад уран зэрэглээд говьдоо уярсан сэтгэл хоргодондоо гэдэг. Тэгээд ингээ 3 бадаг болоод тэгээд тэр өдрөө битээр очиад 3 бадагтай болоод юугаас асуулаад ахилтныхаа нөгөө үгийн хуваарлтыг буруу байсан. Тийм мундаг сайн найруулагч нар тийм ч ажиллаж байсан. Ерөөсө хандахгүй ингээл яаж хат энэ үг чинь буруу дагаа ингээд ийш байна. Тэгээд тэрнийхэн дагуу заавал засвараа хийх хэрэгтэй. Тэгжээж тэгээд 2 дахь өдөр тэгжээж бичүүлсэн. Одоо урд нь тэгээд манай өөрийн төвийн хамтлагтай нэг дуучид энэ дуулж байгаагүй л дээ. Ер нь дандаа өөрсдөө ингээд юу яагаад дуугаад бол олон хоолоогоор дуулаад ингээд дуугаад дуулаад явчихдаг шин. Тэгээд анхны тохиолдол нь одоо Эрдэнэт маань ингэж Тэмээсүргийн гоё биднэртэй дуулсан. Тэгээд ард нь манайхан бас хоолоо модоо ингэж. Тэгээд тэр үед одоо энэ өөрийн төвийн хамтлагийн үндсэн гишүүд одоо хөөрх юм нэлээд олон бурхан болчихж л дээ өнөөдөр дурс. Үндсэн гишүүд бүгд байсан. Тэд нар хамгийн гол надтай хамт ард нь хоолой гэстэй. Бараг сэтгэл зүрхээрээ говийг мэдэрч хийд дуулдаг байсан байхгүй юу. Тийм учраас бид нар айгүй энэ дундаа их өөрснөө уусаж ордог. Одоо жишээ нь манай флейт сол гитарын нууяа бол флейтээ үлээж байгаа дахилтан дээр микрофон дээр хоолоо орж ирээд л дуурдаг ч юм уу. Гэх мэтэр олон сайхан тийм мэйл. Энэ дуу гоё дуунаас гадна Аринжиров одоо найруулга нь айгүй сайн хийгдсэн байхгүй. Ямар ч юм дуу нэхлээг байхад гоё гэж харагдахаар явдаг шүү дээ. Тэгээд анх дуулаа шууд хийх болсон байхгүй юу. Мэргэжлийн өндөр түвшинд тэгээ pop стилээр бичигдсэн. Их мундаг дуул да. Ингэж төрсөн түүхтэй. Магадгүй тэгээд энэ дууг дууснаар дараа нь одоо манай Эрдэнэбаатар найруулагч Элбэрэл Бишрэл Гэргийг цовруулаад надад зохиож өгч байсан. Тэгээл өөрийн театрт дуулаад. Тэгээд Батлагэр маань бас алсаас суусан дуу муу гээл бас араас нь олон дуу урчээл би чинь нэг хэсэг бол ерөөсөө дуу намайг хаав байна гэж хайдаг л байлаа шүү дээ. Би дуу хаав байна гэж хайдаг байлаа шүү дээ. Тэрдээ алтан улсын үзүр гурван сайхан Тэмээсүргийн говьдоо
тэнгэр шүргэн барата ингэн тэмэний нүчигэ болог шандан бүлээ элсэ хонгорогоvedо эхийг сүүшигэ мэртэрэнэ Дөрийн театрын балетын жүжигчнэр ажиллахын зэрэгцээ Үүрийн туяа хамтлагт хөгжимчин дуучин байсан Бат Дэлгэр энэ дууны аяыг зохиосон гэдээ бодохоор олон талын авьяастай нэг юм аа. Сонсогчид энэ дууг Монгол улсын гавьяд жүжигчин Эрдэнэбат дуусан гэдгээр нь сайн мэдэх боловч зохиогчд нь чухам хэн болохыг тэр бүр мэдэхгүй зэ. Тэгээд ийм сайхан авьяастай, сэтгэлтэй юм сайхан нөхдөдтэй нэг цаг үед ажиллаж амьдралт байснараа бол их бахархдаг. Дуулах болгонд одоо манай хөгжмөн зохиолч бидний хамтран уран бүтээлийг бүжигчин хүн гэж бол хэлдэг байхгүй. Жишээ нь Цэрэн дуугаа гэхэл би яг яруу найрагч хүн биш байхгүй. Гадаад явны жолооч хүн тийм ээ. Тэр хүний сэтгэлээс тийм сайхан шүлэг гэсэн байхгүй. Тэднийг бид нэр дандаа хойч үед дамжуулж явах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол нэг өрөөсгөл юм нь тэрний дуулдаг дуул гэдэг байхгүй. Гоцоо тэгдэг шээ. Би тийм учраас тэрийг бол баян хэлдэг. Ер нь бид нэр бие бинийгээ хүндлэх ёстой, ойлгох ёстой чиний хамгийн гол хэлж байгаа юм. Тэгээд яг бие бинийгээ бас хүндэлдэг, хайрладаг хайр үжиж уран бүтээл бас жинхэнэ утгаараа гарч ирж шээ. Тэмэн сүргийн говь дууны яруу сайхан үгийг зохиосон Цэрэн Дэндев өнөөдөр бидний дунд байхгүй ч гэсэн бүтээл нь мөнх амьдрна гэдэгт итгэлтэй байна. Дуу 3 жигүүртэй гэдэг. Энэ дууны нэгэн жигүүр болсон эрхмийг бид дууг нь сонсох бүртээ хүндэтгэх нь дурсах болно. Улаанбаатар телевизийн намайг бүр балхаж намайг гавьяат болдог гэж 97 он чиний дуунуудаар нэг бүрэн хэмжээний концерт яах юм концерт. Би бэлэн биш ээ. Бичлэгнүүд айгүй муу. Байгаагаар чинь хийчихье. Тэгээд 100 бид нэр Өгөн ноёны наадам зохиогдоход тэнд очиж бүтэн 100 цаг 10 минутын концерт хийсэн. 20-30 тэмээ өсгөл явуулсан. Тэр нөгөө Өгөн ноёны наадмын дараа тийм тэмээ өсгөл олдохгүй 20-30 тэмээ хийсэн. Тэгээд урцсан. Тэгээд тэр ганшарын одоо Өгөн ноёны яг өөрийнх нь морь юужсэн ширүүсэн дав гэдэг газар очиж наадамыг тэнд зургийг авчихсан. Тэгээд тэр тэмээ сүргийн говийн зургууд хамгийн сайхан болсон. Нэг инээдтэй яг нөгөө хөдөөний усуудыг цуглуулад уг нь хээр явж байгаа хамт явж байгаа усууд байхгүй. Тэгээ хээр цайлаад нэг ороо зураг авсан байдаг. За тэгээ одоо ингээд сайхан дуугаа эхлээд явангууд ингээд дуучинтайгаа сайхан тамхилаараа гал ярьж за мотор гэж явсан. За тамхилаараа гэсэн 4-5 бүгдээр зэрэг над руу тамхилдаг байхгүй. Гаас нэг ч нөө инээдтэй харагдаж байгаа байхгүй. Би ч энд гаас суут тэнгэр хөөрмээрээс тэгж өртлөө инээдтэй юм болжсэн байхгүй. Өөртөөрөө хамтлаг хуучны сайхан дуунуудаас нэлээд хэлэн дууг шинжлэн дуусан байдаг. Тэгвэл Тэмээ сүргийн говь дууг удирдгал цомогтой багтаажээ. $2010 онд хөгжим хүчин коллежийг бид бүхэн бакалаврын дуулаачийн мэргэжлэлээр төгсдөг жил манай захирлаар Эрдэнэт захирал маань ирж исэн Монгол Улсын гавьяа жүжигчин. Тэгээд бид нэр багшаасаа диплом аваад тэгээд залуу өсөж яваа хүмүүс та нар гээд бидэнд маш сургаамж хайрлаад бид нартай уулзаж
байсан л да. Тэгээ тэр үед багшийн хэд хэдэн дуунуудаас бид бүхэн бас авах юмсан гэж дотроо бас мөрөөддөг хилж зүрхэлдэггүй байсан. Миний Тэмээс сүргийн говь дуу бол муу дуулагдаагүй учраас би бас тэр бол хүнээ дуулахыг боддог юм шүү дээ. Харин Тэмээс сүргийн говь хэмээх дууг нь бид бүхэн гуйж авч дуулж ирсэн. Тухайн үеийн хандсан хандлага нь яг мэрэгжлийн сэтгэлээс их нягуур хандсан учраас бичлэг бол сайн болсон. Тийм учраас би одоо хэрвээ хийвэл их сайн хийх ёстой. Тэгээ алтан хоёрыг өөрчилж хийгээд тэгээ тэр хүүхдүүд CD-нд оруулсан байна лээ. Тэндээ бол багштай бид нэр дуулаад CD-нд оруулахдаа бол бид нар дангаараа өөрсдийнхоороо дууснаар оруулсан байдаг. Зүгээр яг би бол ярилцсан учраас бус тохиолдолд бол энэ хүмүүсийн хийцсэн юмыг амарчилж шинэ гарч иж байгаа улсууд хордон хүний юмн дээр тоглолт хийхийг үл дуртай биш. Миний хувьд бол эхний бадгийн дуулсан. Тэгээ манай удирдгал цомгийн ер нь бол хүмүүс их сонсдог дуунуудын нэг байт юм лээ. Тэгээд энэ сайхан дууг бид нараас өөрсдийнхөө хэлбэрээр нас дуулсан дэх хаттай баярлж явдаг. Багш маань дөөрийн театрын захирал багтаа нюанс хамтлыг Монголд pop опера урсгалыг анх оруулж ирсэн нюанс хамтлыг бас их дэмжиж ажиллаж байсан. Тэгээд сүүлийн үед манай сургуулийн багш тэгээд манай сургуулийн захирал тэгээд бид нар Эрдэнэ цогшигаа захирал байхад бид нар төгссөн. Тэгээд түүнээс хойш бас шавнырыгаа бас их дэмжиж байгаа. Энэ дууны бас нэг онцлог нь болохоор манай хамтлагийн Ганбаатар энэ дуун дээр бас шүлэг үнссэн байдаг. Бас тодорхой хэмжээд би түүхэн амжилж чадсан болов уу гэж санагдсан да. Өвөрчүүрийн хамтлаг Тэмээс сүргийн говь дууг дангаараа дуусан хувилбараа удирдгал цомогтой багтаасан бол Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэбаттай хамтран дуусан хувилбар нь тус цомогт багтаагүй юм. Ингээд энэ дууг анхлан дуусан эрхэм дуучин Эрдэнэбаттай өвөрчүүрийн хамтлаг хамтран дуусан хувилбарыг та одоо сонсож байна. Хуучны олон сайхан дуун дээр ажилласан туршлагатай хөгжмийн найруулагч Алтан хуйг Тэмээс сүргийн говь дууны хөгжмийг шинчилж бичсэн юм. Энэ дуун дээр ажиллахдаа сэтгэл тоногчсон тэрхүү сайхан аялгауг нь эвдэхгүй байхыг зорьсон тухайга ярьсан юм байна. Шинчилж байна гэдэг уламжлалыг нэвдэж болдгоо юм байл. Хуучин одоо энэ тахилтны тэр хоолоос халгадаг хэсгийг жишээ нь хүний чихэнд хоногчсон. Тэгээд мэрэгжлийн хүн биш ч гэсэн тэрийг нэг юм дутаад байна. Энэ одоо арай л биш байна гэж сонсоод идэв байхгүй юу? Тэр нь байхгүй бол. Бүр хөгжмийн эхлэл хөгжмийн хүртэл мэддэг. Энэ яг нөгөө дууч нь байж тээ гэж. Тэгэхээр энэ дуус яг тэр үгээрээ их онцлог. Манай Алтан хуйг бол өөрөө мэрэгжлийн хөгжимч, манай театрын симфони оркестр төгжимчин хийж байсан. Манай сургуулийг төгссөн, дараа нь Бош сургууль өссөн. Ер нь бол хөгжимлэг мэрэгжлийн талаас. Манай хуйгийнх маань их сайн хийсэн байдаг. Тэмээний явдлыг, говийн амьдралыг ерөөсөө тэр чигээр нь харуулсан байдаг. Би хөгжмийн хийхэд бол жоохон хүндрэлтэй асуудлууд байсан. Юу яг гэхээр дуу шиг хөгжмийнх нь найруулга нь ч гэсэн ерөнхийдөө анх өөрийн төвийн хамтлагийн хийсэн найруулга нь их тийм яг л тэмээний явдал шиг. Тэг та нар анзаарвал тийм сайхан хийсэн байдаг. Би тэгээд тэрийг нь орчин үедээ яаж холбож бас яг орчин үеийнхтэй яаж нийлүүлж дуурах вэ гэж бодож байгаа. За ямар ч байсан тэмээнийх нь энэ явдал нь бол яг л байх хэрэгтэй. Гэж гоё харагдах хэрэгтэй шүү дээ. Тэгээд цаахан налгаар энэ тэмээний чи өөр харагдтал ингэж сайхан явъя гэж бодож хийж боловсруулсан. Нэг ботхоны нэг хөөрхөн тийм тишээ байдаг. Тиймэрхүү маягийн бас зураглал үзүүлэхийг хичээсэн л дээ.
тэгээд анхныхаа цомгийг үлгэдэж байгаа. Тэрэн дээрээ бид нар одоо хуучнаар арт кино театр, од театр гэж Чоны миний нэрмжид од театрт бид нар Сиднейнийхээ өдөрлөгийг 3 насныхаа ойд хийжсэн л да. Тэгэхээр тэрэн дээр бид нар яг Сиднейд орсон бүх дуунуудаа бүгднийг яг ирсэн зочдтой дуулаад VIP маягийн бага хэмжээний тоглолт хийжсэн. Pop opera чиглэлд нэлээд ортуулсан гэж яриад байгаа. Энэ бол нэг 70-80% та одоо 100% бол pop opera болоход бол жоохон хэцүү. Манай бол говийн шаргал махан дээр очичоод сооло гэхгүй шүү дээ хүн тийм ээ. Тэр чинь муухай сонсгод биш. Тэгэхээр зохицолт хоорондын арга барилыг эдгээр мэдээж дуулалтаас бага зэргийн өөрчлөлт гаргаад болсон. Ганцхан хүн дуулсаар гад ирсэн. Бид нар аваад дуулаад 4 хоолоогоор салгаад тэгээд pop opera чиглэлд нэлээд дуулалтаараа бол төхөсөн л дээ. Өөрөөсөө бид нар өөрийн дуулаач мэргэжлэр төгссөн pop opera хамтлаг учраас өөрсдийнхөө характерыг нэлээд шингээж өгсөн байдаг. Гэхдээ энэ бол яг цэвэр pop opera стилийн дуу биш. Pop талдаа байж болно. Опера л биш. Энтэлт сурж байгаа нэг оюутан над захиа авчиад. Тэгээ одоо менталт халуун их хүнд нөхцөл юм байна л. Тэгээ одоо би энэ дууг сонсч одоо бараг л эрч хүч сэтгэл санаагаа сэргээж байдаг гэж бичээд тэр открытэлтэй явуулж ирсэн байхгүй. Ер нь бол Тэмээсргийн говийн би Европын Америкт монголчуудтай очиж зөндөө тоглож ирсэн. Сосор уран говьяатай тэгээд энтэй бат эрдэнэтэй энэ. Тэгэд Тэмээсргийн говийг дуулуулахгүй гаргана гонж шүү дээ. Тийм л түүхтэй юм аа. Магадгүй энэ тэр дундаа говь нутгийн хүмүүс бол сэтгэлд нөх ойр байдаг юм.
Дуу төрсөн түүх нэвтрүүлгийг бэлтгэж эхэлснээс хойш 100 гаруй дугаарыг үзэгчдийн хүртээд болгоод байна. Энэ удаад Тэмээн сүргийн говь гэдэг сайхан дууны төрсөн түүхийг хүргэлээ. Та бүхэн ямар дууны төрсөн түүхийг үзэхийг хүсэж байгаагаа доор хаягаар ирүүлээрэй.